Сайн байцгаана уу? За бид энэ удаагийн видеогоор налуу гадаргуу дээр ямар нэгэн өнгөрч байгаа битийг авъя. За энэ өнгөрч байгаа битийн масс нь R, M, радиус нь R, за өндөр нь H. За тэгээ инерцийн момент нь ямар нэгэн I болно гэж үзье. За энэ I гэдэг маань бол цилиндр байх юм бол 2-1 m/r квадрат. За хэрвээ бөмбөрцөг байх юм бол юу болох вэ гэхээр 5-2 m/r квадрат. За тэгээд хүндий байх юм бол энэ бол цол яригдж байгаа. Хүндий байх юм бол 3-2 m/r квадрат гэх хэмжлэнгээр явагдана гэсэн үг. Тэгэхээр инерцийн моментууд нь энэ ямар хэлбэр хэмжээт битвэ гэдгээс хамаарат өөрчлөгдөнө гэсэн үг. За тэгэхээр ямар нэгэн хэдүүлээ дурын I гэсэн инерцийн моментээ нэг юм тойрог хэлбэрийн юм байгаа гэж бодъё. За тэгээ эндээс бол төтө гэсэн үнцэг нь мэдэгдэж байгаа, H мэдэгдэж байгаа, MR, I мэдэгдэж байгаа гэж үзнэ гэсэн үг. За тэгэхээр энэ болгон дээр бол цэвэр бид нар өнхрөх үед бодъё. За өнхрөх гусгүйгээр өнхрөх үед энэ бит маань эргэлдэж яваад энэ доор ирэх үед ямар V гэсэн хурдтай болох вэ гэсэн ийм бодлого бодъё. За бид нар энэ хурдыг мэдчих юм бол эндээс ийшээгээ гулсаж өнхөрж ирэх хугацааг бид нар олж болно. За юу болчих вэ гэхээр энэ одоо замыг мэдж байгаа. Эндээс ийшээгээ шилжсэн зам бол юу болчих вэ гэхээр массын төвөөс энэ шилжих зайвал S болчихно. S болчихно. За тэгэхээр S тэнцүү V0-тэй өмнөх нь AT квадратыг хуваах нь 2 гэдгээс бид нар юу хувиргалт хийгээд юу гаргаж ирж болдгоо гэхээр S тэнцүү V-ийн квадрат асах нь V0-ийн квадрат хуваах нь 2A гэж мэдчих юм бол бид нар эцсийн хурд А-га мэдчих юм бол эндээс бол бодж болно. За өөрөөр бид нар А тэнцүү V-ээс V0 хуваах нь Т гэдгээс эндээс бол яах вэ гэхээр хугацаагаа олох замаар ерөнхийдөө бол жигд хурдснаа гэд бодож болно гэсэн үг. За энэ S бол юу юм бэ гэхээр бидний хувьд бол А шиг хуваах нь үнцгийн эсрэг хадт учраас А шиг хуваах нь синус төдтэй байна гэсэн үг. За энэ бол бидний хувьд бол S юм байна. За ингээд ямар ч гэсэн бид нар бол энэ цэвэр өнхрөлдөх үед энэ V гэсэн хурдыг олох нэ. За энэ дээр ирэх үеийн V гэсэн хурдыг олъё. За эхлээд хэдүүлээ энэ бодлогыг бодохдоо хоёр аргаар бодъё. Энийг арга нь юу юм бэ гэхээр төрний энерги хадгалт хуулиар бодоод дараа нь динамикийн аргаар бодъё. За энерги хадгалт хуулиар бодно гэдэг нь өнхрөх үед бол энд бол үүсэж байгаа үрэлтийн хүч маань статик үрэлт байгаа. За статик үрэлт учраас энүүний үрэлтийн хүчний ажил хийгдэхгүй. Статик үрэлтийн үрч нь шилжилт байна. Шилжилт нь энэ гадаргуутай харьцангуй одоо шилжилт учраас энэ шилжилт бол тэг байна. За ингээд энд бол энэ тэг болно. Тэгэхээр энд байгаа энергитэйгээ ямар хөө гэхээр бүрийн энерги нь тэнцүү байх хэрэгтэй. За тэгвэл энд бид нар юу гэж хөө гэхээр потенциал энергийг бичнэ. За энүүний ингээ өндрийг харах юм бол энэ ямар нэгэн өндрийг аваад бичсэн ч энэ өндөртэйгээ адилхан байх учраас бид нар шууд энэ өндрийг авсантай яах нь адилхан байна гэсэн үг. Тэгэхээр энэ жижиг өндрийг бид нар тооцох шаардлага байхгүй. Тэгэхээр mgh гэсэн потенциал энерги маань юу болох юм бэ гэж. Энэ үеийн кинетик энерги болно. mv квадратыг хуваах нь 2 давших үеийн кинетик энерги. За тэгээ эндээс ингээд эргэлдэж байгаа учраас эргэлтийн кинетик энерги яригдана. Эргэлтийн кинетик энерги маань I омега квадрат хуваах нь 2 байна гэсэн үг. За тэгээ бид нар эндээс хурдыг олъё. За хурдыг олоход бол V гэдэг маань бол омега R гэсэн хамааралтай. Энүүний өнцөг хурдыг радиусаар нь үржүүлэх юм бол энүүний эргэлтийн хурд гарна. За цэвэр өнхрөх үед бол юу болох вэ гэхээр тангенциал хурд маань давших хурдтайгаар яг тэнцүү болж өгдөг. За тэгэх юм бол энэ давших хурдны оронд хэдүүлээ яах вэ гэхээр энэ тангенциал хурдыг орлуулж болно гэсэн үг. За тэгвэл эндээс бидний хувьд бол омега гэдэг маань бол V хуваах нь R болчихно. Энийг авчиад ийшээ орлуулчих. Тэгвэл mgh. За тэгвэл mv квадрат хуваах нь 2 нэмэх нь I V квадрат хуваах нь 2R квадрат болно гэсэн үг. За энэ дээр нь бол хэдүүлээ R квадрат сөөрөгчээ. За тэгээд 2R-аар ийшээ гаргаад үржүүлчихье. Тэгэх юм бол mgh-ийг үржих нь 2R квадрат. За тэгэнгүүт энд юу болчих вэ гэхээр m үлдчихэж байгаа. mr квадрат энд болохоор инерцийн момент үлдчихэж байгаа. За энэ нь юутай тэнцүү бол V-гээр квадрат үржүүлсэн тий тэнцүү болно гэсэн үг.
За эндээс V гэдэг хурдыг олох юм бол V гэдэг хурд маань эндээс язгуур авчих юм бол R гараад ирнэ. Язгуур дор 2mg(h). За тэгээд хуваах нь инерцийн момент нэмэх нь m-ээр квадрат болно гэсэн үг. За энэ бол R радиус. Ийм байна. За эндээс ингээ харах юм бол бид нар инерцийн момент нь ихсэх тутам бол юу болж байгаа нөхөр хурд нь удаашиж байна. Нэгсний энд цэгээс авахуулаад инерцийн момент их болчих юм бол энд эрэхтэй сүүлдэж ирнэ гэсэн үг. Нэгсний хурд ихтэй байх юм бол энд бол юу болох вэ гэхээр хамгийн түрүүнд ирнэ гэсэн үг. Тийм учраас бол инерцийн момент ихтэйднүүд нь одоо чинь ижил төрлийн битүүд авлаа гэж бодох юм бол инерцийн момент ихтэй нь л яах нь сүүлдэж ирнэ гэсэн үг. Яг адилхан дүр төрхтэй хэрнээ одоо цул байна уу, хөндөй байна уу гэдгээс хамаарат энд ирэх хурд нь хамаарч өөрчлөгдөнө гэсэн үг. За бид нар хугацааг олох юм бол асуудалгүй шийдэгч болно. Яа тэр явсан зам нь мэдэж чинь, хурд нь мэдэж чинь. За эндээс бодож болно. Эндээс дахиад бид нар S тэнцүү VT нэмэх нь V0 хуваах нь 2 үржигэн T гэдгээс олчдөг. За эндээс бол S нь мэдэж байгаа, эцсийн урд мэдэж байгаа, анхны урд мэдэж байгаа. Тэгээ бид нар яах нь хугацааг олж болно гэсэн үг. За энэ бол цэвэр ингээд энерги хадгалах хуулиар бид нар бодчихлоо гэсэн үг. За дараагийнх нь юу вэ гэхээр динамикийн аргаар бодъё. Бид нар хурдтал идрээ олоод тэгээд тооцоогоо хийнэ гэсэн үг. За тэгвэл за энэ алуу гадаргуун. За энд төөтөө өнцөг. За тэгээд энэ H өндөр. За энд ямар нэгэн А гэсэн инерцийн моментын нөхөр байгаа. R гэсэн радиустай. 50 байдалтай байгаа. За тэгээд энийг тавьчих юм бол энэ маань ингээд сулраад гулсаад эхэлнэ. Өнгөрөөд эхэлнэ гэсэн үг. За өнгөрч ирэнгүүт за ийшээ ямар нэгэн омега гэсэн өнцөг хурдтай. Өнцөг хурд нь бол x-ed байна гэсэн үг. Тэгэхээр бол ийшээ ямар нэгэн өнцөг хурдталтай гэж тодорхойлж хэлвэл. Өнцөг хурдталтай. За тэгвэл энд юу ямар хүчнүүд үүсдэг вэ гэхээр доошоо mg. За энийг хэдүүлээ өнгөнийг ялгачих. Доошоо mg. За тэгээд реакцийн хүч. Реакцийн хүч гадаргуугаасаа перпендикуляр байна. За тэгээд хоошин чиглэлтэй үрэлтийн хүч. За энэ дээр бид нар 2 цэг авъя. За энийг А цэг гэж нэрлэе, энийг хэдүүлээ Б цэг гэж бичиж. За ингээд эргэлдэх юм бол хэдүүлээ юу болох вэ гэхээр хэдүүлээ А цэг дээр хүчний момент чи. А цэгт бичиж. А цэгт бичих юм бол юу болох вэ гэхээр А цэг дээр энэ бол А цэг дээр энэ бол ийм бол хүчний момент үүсэхгүй. За энэ бол яг радиус векторын дагуу ингээ харах юм бол өнцг нь болохоор юу болчих вэ гэхээр 180 болчихно. Тэгэхээр синус 180 энд бол тэг болчихно. Тэгэхээр А цэг дээр эргүүлж байгаа зөвхөн хүчний момент нь юу болох вэ гэхээр энэ үрэлтийн хүч болно гэсэн үг. Тэгэхээр үрэлтийн хүчийг үржих нь бид нар R. Нэгсний бид нар юу үүсгэх гэдэг нь вэхээр хүчний момент гэдэг маань RF тэнцүү I эпсилон гэдэг. Энийг бол эргэлдэх хөдөлгөөний динамик дээр буюу 8-4 гэдэг видеон дээр ярьсан байгаа. За тэгвэл эндээс ингээ үзэх юм бол R-ыг үржих нь үрэлтийн хүч, инерцийн моментыг үржих нь эпсилон гэсэн юм үнцэг хурдтай хөдөлнө гэсэн үг. За хүчний моментийн төсөл бичлээ. За нөгөө талаас бид нар юу хийх вэ гэхээр ийшээгээ бол тангенциал хурдтай байна. Тэгэхээр бол ийшээ хөдлөх хүчнүүдийг авч үзэх юм бол энэ үнцэг төөттэй юм чинь ийшээгээ mg синус төөттэй гарчирна. Нэгээс нь юу болчих вэ гэхээр mg синус төөттөө хоошоогоо f гэсэн үрэлт байгаа. Энэ хүчний үйлчлэлээр энэ хоёр хүчний нийлбэрээр ийшээгээ хурдтай хөдлөх гэсэн үг. Тэгэхээр A5. Нэгээс нь бид юу гэж юу гэхээр mg синус төөттөө хасах нь f үрэлт тэнцүү ma5. A5. За юм боллоо гэсэн үг. За энэ бос одоо тэнглэг гэдэг аваад үзчихээ л дээ. Ийшээгээ x, ийшээгээ y. Y тэнглэгийн хувьд бол хүчнүүдийн нийлбэр тэг байна. Яг л энэ чинь дээшээ доошоо өсөхгүй шүү дээ. Тэгэхээр mg косинус төөтөөс хасах нь энэ хасах тэмдэгтэй. За тэгээд n нь y тэмдэгтэй тэнцвүүд юм байна гэсэн үг. За ингээд бид рүү болж байгаа нөхөр Ньютоны хуулийг бичиж байна л гэсэн үг. За энэ бол эргэлдэх хөдөлгөөний
тэгштэл болчихж байгаа. Юу гэж харагдж байгаа гэхээр хүчний момент тэнцүү, инерцийн момент үүрчгэн эпсилон. Бид нар F тэнцүү ma гэдэг томьёотой ер нь төстэй гэж үздэг. Энэ хүчний момент, инерцийн моментыг бид нар m-ээр зүүрлдэг. Өнцөг хурдгалыг a-гаар яах нь жишиж ингэж харж томьёогоо тогтоож болно. За эндээс бид нар үрэлтийн хүчийг мэдэхгүй байгаа. За үрэлтийн хүчийг энэ дээдлийн тэгтлээс олох юм бол F гэдэг маань I эпсилон хуваах нь R байна гэсэн. За энийг авчиад хэдүүлээ энд орлуулъя. За энд ингээ орлуулах юм бол mg синус төвтөө. За тэгээд хасах нь I эпсилон үржих нь R тэнцүү m a байна гэсэн. За энэ бол тангенцаар хурдтгал байгаа гэсэн. За тангенцаар хурдтгал эпсилон хоёрын хооронд хамаарал маань эпсилоныг R-аар үржүүлэх юм бол тангенцаар хурдтгал болно. Нэгсний ингэж эргэлж байгаа үеийн хурдтгал гарч ирнэ. За тэгвэл хэдүүлээ энийг R-д нь үржүүлээд R-д нь хуваач. За тэгвэл mg синус төвтөө I R-д нь үржүүлэх юм бол A хуваах нь R квадрат гараад ирнэ. Тэнцүү m a болно гэсэн үг. За энэ хэмжүүд хүн нөгөө тишээ гарчих юм бол нэмэгч чинь. За тэгвэл mg синус төвтөө маань a квадратаас гаргачвал m дээр нэмэх нь I хуваах нь R квадрат байна гэсэн үг. За энэ дээр R-ээр нь үржүүлээд өгье. Тэгэх юм бол нэмэх нь R квадрат нэмэх нь инерцийн момент. За тэгээд хуваах нь R квадрат болно гэсэн үг. За эндээс бид нар хурдгалыг олчлоо. За хурдгал олж гинэ гэдэг маань mg R квадрат синус төвтөө хуваах нь m-ээр квадрат нэмэх нь I. За хурдгалыг олж гинэ гэдэг чинь бид нар хурдыг олж болно. За яаж хурдыг олох вэ гэхээр S тэнцүү V0T нэмэх нь AT квадратыг хуваах нь 2 чиг турцах хөдөлгөөн тийм үү. За эндээсээ бид нар дахиад хувиргалт хийгээд S тэнцүү VT-ийн квадрат хасах нь V0-ийн квадрат хуваах нь 2A-г олж болно. За тэгэх юм бол S бид нар энэ дэр бол эцсийн хурдыг олох гээд байгаа. Анхны хурд 0 учраас эцсийн хурд маань язгуурдаар 2AS болно гэсэн үг. S гэдэг маань бол энэ зай болчихно. Тэгэхээр өнцгийн эсрэг катыг гипнот харьцуул харьцаа синус төвдтэй учраас энэ S гэдэг маань бол 2A шиг хуваах нь синус төвдтэй болдог гэсэн үг. За ингээд язгуур авчихдаг гэсэн. За одоо бид нар энэ дээр А-гаа орлуулчихна. Ингээ А-гаа орлуулчих юм бол 2 mg R квадрат үржих нь синус төвдөө. За тэгээд энэ синус төвдөгөө хураагч. За тэгэх юм бол m-ээр квадрат нэмэх нь I. Тэгээ энэ R язгуур авч байгаа учраас энэ R-ыг хэвдүүлээ хаалтнаас гаргачихъя. Тэгэх юм бол 2 mg тэгээд язгуур авлаа. Тэгээд R гарчиж байна гэсэн. Ингээд өмнөх хариулт нь гараад байна. Синус нь хураагдчих шүү дээ. Ингээд түрүүний хариу яах нь гараад байна гэсэн үг. За та ядман өөрснөө бодож байгаад. За би энд нэг юу авсан? Эргэлтийн цэгийг А цэг дээр авсан. За тэгвэл бид нар энэ эргэлтийн цэг буюу хүчний моментийг Б цэг дээр авч болно. Б цэг дээр авчих юм бол энэ BT-г эргүүлж байгаа гол хүч юу болж байна вэ гэхээр энэ дэр mg чинь болж байна гэсэн үг. Тэгэхээр энэ дэр та ядман бодож байгаа хариу нь яг адилхан гарч ирнэ. Юу болох вэ гэхээр Б цэг дээр хүчний моментээ бичнэ. За Б цэг бичих юм бол юу болох юм бэ гэхээр mg синус төвдөө үржих нь R гэдэг хүчний момент нь инерцийн моментыг үржих нь өнцөг хурдтал болно. Гэхдээ энэ инерцийн момент маань энэ цэгийг тойрж эргэж байгаа инерцийн момент болно. Тэгэхээр та ядман Штейнерийн теоремыг санах хэрэгтэй. Юу болох вэ гэхээр массынхаа төвийг тойрж эргэж байгаа нэгсний энэ инерцийн момент маань бол юу болох вэ гэхээр I0 нэмэх нь энэ массыг үржих нь RD квадрат буюу m-ээр квадрат болох ёстой шүү. За энийг ингэ санаж яагаад энэ бодлогыг үргэлжлүүлж бодоод яг хариу нь яах нь ийм адилхан гарна гэдгийг өөрснөө баталж үзээрэй. За анхаарал тавьсанд баярлалаа.